Арамын дөгчтэй өнөөдрийнхаа сөүлстэд нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээ өнөөдрийн зочноо тань танилцуулъя гэж бодож байна. За сайн явж ирөө, сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж ирлээ. За өнөөдөр чи хүүтэн байна тий. Харин тий солонгос өнөөдөр яг хүүтэн. Яг их хүүт үеийн эхэлсэн байгаа. Тэгээд ханаад хүрэхлгүйгээр удаж байгаа нэвтрүүлэг удаж байгаа хүмүүс солонгос хүмүүс байгаа сайн дулаалаа. Би бол өнөөдөр өглөөх хувцас буцаа гагцаа. Уул нь хурааж эхэлж байсан байна. Заад л өглөөх хувцанд орлоо доо. Тий. За тэгээд манай студид хэн ирсэн байна вэ? Та өөрийгөө танилцуулж өгөөч. Танай студид нэг оюутан ирсэн байна. Насны явсан. За тэгээд одоо би 37 настай. Тэгээд одоо бол соёл тэгээд солонгосын хэлний бэлтгэл сургуулаа. Тэнд хэлний бэлтгэлд сурж байгаа. Одоо 3 дугаар левелд сурдаг. Тэгээд намайг тэгшээ сүрэн гэдэг. Хоёр хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Одоо тэд маань одоо Монголд байгаа. Хоёр хүүхэд маань нөхөртэйг Монголд байгаа. Одоо би чинь 8 сарын 20 дээр ирсэн л дээ. 8 сард ирсэн. Эдний бэлтгэл маань 9 сард эхэлсэн. Тэгээд уг нь бол би өөрөө нийгмийн ажлын мэргэжилтэй л дээ. Тэгээд нийгмийн ажилтан мэргэжилтэй яг энэ мэргэжлээ дээшлүүлээ. Тэгээд мэргэжлэрээ суралцсан гэдээ ирсэн. Даанч нөгөө хэлний бэлтгэл тал дээр тэгэхээр солонгос хэл яг сураагүй учраас заавалч хэлний бэлтгэлдээ сууж ич үндсэн ангид орох хэвээр. Тэр утгаараа одоо хэлний бэлтгэл сурж байгаа. За баялаа. Та Монголд яг мэргэжлэрээ ажиллаж байсан юу хийж байгаа гэдэг вэ? Миний мэргэжил бол нийгмийн халамж нийгмийн ажилтан гэдэг мэргэжлээ би шүтээсийн нийгмийн ажилтны ангид төгссөн байгаа. Магистр мэргэжилтэй магистр тэгээд би болохоор дэлхийн зүйнд ажиллаж байсан. За сүүлд UBTS гээд хэрэгсчийн сургууль байдаг. Тэнд нийгмийн ажил судлалын ангид нийгмийн ажлын багшаар ажиллаж байсан. Ажиллаж агаад тэгээд хүүхэд маань бас төрөөд тэгээд хүүхдээ бас 2-3 жил хараад за тэгээд ерөнхийдөө солонгост суралцъя гэж шийдээд ирсэн байгаа. За маш чухал мэргэжлэр мэдээлүүлэх гээд ирсэн байгаа юм ихтэй ах нэ. За тэгээс солонгост анх удаа ирвүү? Солонгост анх удаага ирсэн. Солонгост анх удаага одоо ирсэн 8 сард хөл тавьсан да. 8 сард хөл тавиад одоо бараг 6-7 сар болчихлоо шүү. 8 сар яг гид халуун үе шүү дээ. Маш халуун үе. Гэтэ яг тэр маш халуун үеийг нь жоохон өнгөрөөд ирсэн байгаа байхгүй. Тэрээ яг тэр үеэнээр ирсэн бол маш бас халуун гэж бас ярьж лээсэн л та. Гэхдээ л их халуун байсан. Халуун үед бас ирсэн л дээ. Тэгээд дараа нь яг сэрхэн болоод гайгүй тасаад хэлсэн. Тэгээ миний хувьд 7 сард ирсэн баг. Нөгөө халуун нэг гээл байж хаад ирсэн чинь өшөө халж тэгэхээр яана гэж бодоод өстэй шүнж унтаж чадгаа юу хэцүү. Ямар ч сан ирээл би чинь жоохон юм махлаг юу байсан л та. Тэгээд ирээсээ хамаг хөлс гоожол өдөр болгон шүршүрт ороод тэгээл яхад л маш их халуун бас жоохон бие махбод ч гэсэн ингээд жоохон дасан зохицоход маш хэцүү байсан л. Орчин солигдоод ирэхээрээ тэгээд эсвэл дасаад гайг болсон. За тэгээд ер нь солонгост ирээд удаагүй хүмүүс ялангуяа халуунд ирчихээр бас халуунтай зохицох гэж нэлээд юм болдог. Хүүтэнтэй бол уучраа болоод идэв тий. Тэгээ гайг. Гэхдээ манай монгол хүмүүсийн хувьд бол ерөөсөө нөгөө бүх юм дээр дасан зохицомтгоо чадвар бол яг бүхэл тал дээр нь илүү их гайгүй болов гэж хараад байдаг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бас их халуун байсан ч гэсэн дасан зохицох чадвар маань илүү бас нөлөөлсөн баг л та хурдан тассан. За тэгээ таны хувьд бас оюутан байгаа. Тэгээ оюутны амьдрал хэрэгнээс ер нь ирээд энэ орчин ер нь танд ямар байна? Бас гэр бүлийнхэн тэнд байгаа гэдэг. Ер нь бол орчин бол маш их солигдсон. Ер нь Монголд бол их тайван ажиллаа хийгээл одоо тэгэл хүүхдүүдэд хараал ерөнхийдөө тийм байсан бол 8 сард яг ирээл яг сургуультаа бүртгүүлээл хичээл эхлээд эхлэнгүүт ерөөсөө маш их одоо цаг зав хүч одоо бүхэл олон зүйлүүд маань одоо тэгэл хэлний бэлтгэлээр төвлөрсөн. Одоо ихээ солонгос хэл сурах гэдэг маш том асуудалтай тулгарсан байгаа. Тэгээд яг энэ маань бол одоо хэрнэ гэж явж байгаа. Тэгээд эхлээд бол их олон юмн дээр дасах гэж одоо их хэцүү байсан. Нэгдүгээрт амьдрах орчин, хоёрдугаарт сургуулийн орчин, гуравдугаарт одоо яг энэ бүхэл бүтэн солонгос орн чинь маш том юм байна. Тэгээд яг энд бүхэл бүтэн орнд бас засан зохицсон гэдэг бол бас хэцүү байсан. Юм нь хоолндны хувьд ч гэсэн тэгэл халуун ногоотой юм итгэхээс хахгуулаад маш их олон зүйл дээр дасах хэрэгцээ байсан. Одоо хэр тасч ин гайгүй тасцсан. Одоо бол ерөнхийдөө гайгүй шүү. Нэг үе бол эхлээд 8-9 сарын үед ирэхэд бол бүхэл юм дээр жоохон хэцүү хүндрэлтэй зүйлүүд бас их байсан. Тэгээд одоо бол харьцангуй тэндээ дасаад, цогцоод бас
Тэгээд туулаад даваад явж байгаа болохоор гайгүй. Нэг амсгаа аваад нэвтрүүлэлт авч байгаа. Би тэр бол нэлээд дээр танилцсан тий. Нэлээд дээр танилцаад ихч та маа нэг нэвтрүүлэлтэд орооч гэж хэлсэн. За их чинь орноо гэж тэгж байгаа л нэлээд 2 сар болчлоо да ороо тий. 2 сар болоод. Тэр үеэ бодвол нэлээд ингээд тайвширсан юм. Нэлээд тайвшир. Яг тэр үеэр хамгийн гол нь шалгалт ихтэй байсан. Шалгалтаа маш ихтэй байсан. Манайх ч ерөөсөө хэлний бэлтгэл болохоор нэгтгэс 4 өдөр хэлний бэлтгэл орчдөг. Тэгээд 5 тагсаанд амарчдаг. Тэгэхээр бүхэл бүтэн 7 хоногийн 4 өдөр хичээлтэй өглөөндөө манайх нөгөө үдээс өмнө хойш ордог байсан болохоор тэгээ ерөнхийдөө их цаг маань ер нь бол хичээл сургууль дээр өнгөрнө. За тэгээд нөгөө шалгалт шүүлэг авдна, үгээж ээжлэх хэрэг дүрм, за тэгээ багш нартайгаа, оюутнуудтайгаа, ангийнхантайгаа цагийг өнгөрөөн тэгээд олон асуудлууд байсан. Маш их загвал өдрүүдтэй байсан да. Ер нь Солонгос кинонд ч гардаг шүү дээ. Бали гэл тий. Ирэхээр яг тэр одоо хэмнэлтэнд ороод яхаа аргагүй тийм бол. Ерөөсөө Солонгос хүмүүс маш завгүй хүмүүс байдаг. Маш хичээнгүй ажил хөдөлмөрт одоо маш их тэмцтэй байдаг, тууштай байдаг, сайхан одоо харилцдаг тий. Үйлчлэгээ сайтай тийм л хүмүүс юм байна. Тий. Ер нь бас яг таныг ирээд удаагүй бас удааг байх бас хагас жил болчихлоо шүү дээ. Тий хагас жил боллоо тийм биш шүү. Хурдан байна тий. Ирэх гэж байгаа хүмүүстээ бас хэлэх зөвлөх зүйл байгаа гэж сонссон. Бас ирснийхаа дараа бас уучраа олох гэж нэлээд басан. Тэднийхээ бас хүмүүстээ хуваалцмаар байна гэж хэлсэн шүү дээ. Тий. Их олон зүйл болсон. Тэгээд ерөөд анх ирж байхад бол их олон зүйлүүд болсон. Тэгээд ер нь бол бид нэр ингээд за ямар ч манай Монголоос одоо олон оюутнууд сурах гэж ирж байгаа шүү. Солонгос орны зорж ирж байгаа. За тэр үед болохоор бас нэг өөрөө ингээд яг тэр асуудлыг туулж байгаа хүний хувьд бол манайх ингэчих юм бол арай гайгүй юм байна да. Тэрийгэ бэлтжүүл илүү зүгээр юм байна да гэж бодсон зүйл аявих байгаа. Жишээлбэл одоо өөрийгөө бэлтгэхээс ахгуулаад ялангуяа хол орн руу одоо сурах гад, ажиллах гад одоо тий явах гэж байгаа хүмүүсийн хувьд бол хувийн бэлтгэл сайтай бас байх хэрэгтэй юм болов. За миний хувьд болохоор одоо бодож байхад ер нь хэлний бэлтгэлд сурах гэж байгаа. Яг цаашаа сурах гэж байгаа хүмүүсийн хувьд бол болж өгвөл одоо Монголдо жаахан суур тийм одоо хэлний бэлтгэлээ хэлтээрээ сайн сураад авсан бол сураад авч байгаад энд ирэх юм бол бас илүү тулгамд асуудал маань арай гайгүй хөнгөрч болоо гэж бодоод байгаа. Тэгээд дээр нь бас хувийн одоо сэтгэл зүй гэдэг зүйл бас их том биш, том зүйл байна. Тэгээд тэрийг бас их сайн бэлдэж явах хэрэгтэй, бэлдээд ирээрээ гэж бас хэлмээр байгаа. Тэгээд олон зүйлээр бас өөрийгөө бэлдээд ирвэл бас их зүгээр юм болоо гэж бодож байгаа. Тэгээд Монголоос наашаа ирээд бас хөгжилтэй зүйлүүд бол Солонгос орнд бол маш их олон болсон байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл ялангуяа оюутнуудын хувьд бол маш олон зүйлтэй тулгардаг. Жишээлбэл одоо сургуультаа бүртгүүлнэ, сургуультаагаа дасан зохицно. Дээр нь одоо энд амьдарч байгаа учраас амьдрах байраа олно. За тэгээд олон найз нөхдөдөө мэдээж болно тий. Жишээлбэл манай анги чи 26 оюутантай тэгээд малай аюунууд вьетнамчууд байгаа, Филипп тэгээд монголчууд хөвчлэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бас ангийнхаа хүүхдүүдтэйгээ бас тий харилцах, танилцах асуудлууд бас байгаад байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол бас эмтгийн соёл гэж бас маш том зүйл байгаа шүү дээ. Солонгосын соёл гэдэг бол бас их агуу том юм байд юм байна. Өмнө нөгөө Монголд байхдаа л нөгөө кинон дээрс л үзчихсэн болохоос биш. Ерөөсөө тэгэж яс яг ийм байд юм байна гэж ерөөсөө бас ойлгоогүй. Тий. За тэгэлгүй хаа соёл гэдэг айгуу чухал зүйл байна. Тэгээ Солонгост бас таны хувьд яг Монголдо ажиллаж байсан, Монголдо магистраа хийсэн хүн эргээд Солонгост орчин дээр Солонгос сургуульд амьдарч байхад бас соёлын ялгаа ч юм уу, орчны ялгаа ер нь яг оюутны амьдралын хувьд хэр ялгаа гарч байгаа шүү. Оюутны амьдралын хувьд бол их соёл, их ялгаа бас гарч ийн шүү. Ер нь бол гарч ийн. Солонгост бол одоо ингээд харж байхад одоо бүхэл юмыг өөрөө одоо өөртөө ихтэй хийх ёстой, өөрөө хичээх ёстой, өөрөө бүх юмн дээр ингээд тууштай байх хэрэгтэй. Өөрөө тулгарсан асуудлыг өөрөө шийдэхгүй бол өөр хинч тэр асуудлыг мэдээж шийдэхгүй. Тэгэхээр одоо ялангуяа оюутнуудын хувьд бол шалгалт шүлэг болно. За тэгээд бас амжиргаагаа авч явах ёстой, зардал мөнгө олно. За дээр нь бас нөгөө олон хүмүүстэй харилцаж байгаа тий. Тэгэхээр харилцаан дээрээ бас одоо алддаг зүйлүүд бас их байдаг л да ялангуяа. Тэгээд чөлөө цаг бас гарч байгаа. Тэгээд ялангуяа манай Монгол оюутнууд
ирээд хоорондоогоо нөхөрлөөд найздаа бас олон тулгымцсан асуудлуудаа ингээд хоорондоо бас ярилцаад хамтдаа ингэж явж ивэл бас үгүй. Жишээлбэл манай ингээд вьетнамчууд бас ингээд сурж байгаа. Тэгээд манай монгол оюутнууд ч гэсэн байгаа. Тэгэхээр ингээд жоохон анзаараад ингээд ялгааг нь харах юм бол манай вьетнамчууд бол жоохон хичээл таслана. Нилээн хичээл таслана. Манай монгол оюутнууд бол ер нь хичээл таслахгүй шүү. Ер нь хичээлдээ бол яг суун. Тэгээд хичээлдээ маш идэвхтэй. Тэгээд яг вьетнамчуудыг харахад вьетнамчууд юм одоо бусад орнууд оюутнуудыг харахад маш хэвтэй. Нэгэнд нь хэрвээ ингээд асуудал тулгардаг ч юм уу ингээд одоо асуудал байлаа гэхэд эсвэл одоо мэдээж олон шийдэх асуудлууд байлаа гэхэд хоорондоо ярилцаад ингээд илүү хэвтэй байдаг. Нийтээрээ ерөөсөө хэвтэй ингэж байдсан болоо тэрийгээрээ илүү их хүмүүсүүд одоо их олон давуу тал байдаг баг. Харин монголчуудын хувьд болохоор мэдээж яг тэр тал дээр жаахан бас дутагдaltaй байдсан болоо. Яг хувь хувийнхаа биш харин ингээд нийтээрээ ингээд хоорондоо асуудаа шийдээд хоорондоо ярилцаад тэгээд тиймээр байна уу ингэмээр байна уу гэж би бинийгээ сонсдог, би биендээ зөвлөдөг, би бинийгээ чиглүүлдэг, би биендээ тусалдаг. Тийм байх юм бол бас манай монголчууд бас олон асуудлыг даван туулж чаднаа, олон амжилтуудыг бас гаргаж чадна гэж бас бодож байгаа. Тэгээс ингээл хүний нутагт бие нүүдэн хичээлээсээ хоцорно, хичээл хоцорно гэдэг нь нөгөө аюу олон хичээлүүд үзэж байгаа шүү дээ. Өдөрт ингээл 2 3 4 үзнэ. Тэгээд тэн дээрээ жишээлбэл одоо ингээл марагийн чийжлэн ингээл маш олон хичээлүүд давталгууд байгаа тэгээд тэн дээр ерөнхийдөө ингэж хамтдаа аюу найрамдалтай бүгдээрээ бие биендээ тусалж дэмжиж явж ижил тэр бүхний ард гарах нь илүү хэцүү байна. Тэгэл яг ер нь яг монголчууд яг бие даасан байдал нь аюу төлхөө байдаг штэ. Тэгээ монголчууд ер нь хаанч утсан хурдан дасан зогцдог. Тэгээ эргээд харах юм бол монголчууд эвтэй байхтай хүчтэй гэдэг үг яг харахгүй үнэн. Ер нь бол эв нэгдэл гэдэг зүйл ерөөсөө амжилтанд бас их чухал түлхэж хүч болох уу гэж бас боддог байхгүй юу. Тэгээ манай яг оюутнуудын амьдралын соёлын талаар ярихад бас их багш нар их мундаг юм аа. Манай энэ эхлэний бэлтгэлийн одоо жишээлбэл би 3 дугаар левел байхгүй. Тэгээд 3 багшийн нүүр үзлээ. За тэгэхэд харж байхад ер нь бол ерөөсөө оюутнуудтайгаа найз нь байж гин, зөвлөгч нь байж гин, маш сайн чиглүүлэгч нь байж гин. Тэгээд бидний өлсөж гин нөө хоолнд хүртэл оруулж штэ. Тэгэхээр ерөнхийдөө ингээд амьдралд нь маш их ингээд одоо Монголд байхад ерөөсөө оюутан багш харилцаа бол ерөөсөө хичээлээр л одоо юу яадаг юм бол холбогддог бол энд бол ерөөсөө бүхэл бүтэн амьдралаар нь холбогддог. За амьдрал нь биш юм а гэхэд олон талбар дээр нь ингэж бас чиглүүлэгч нь, зөвлөгч нь, туслагч нь байж чадчихад бол бас их бахархаж байна. Бас тэднээс бас их нь суралцж гин, сурж гин. Өөрөө би багш байсан хүний хувьд болохоор бас тэр авах ёстой зан чанарууд, чадварууд бас байна. Тэгэхээр тэрийг бас харахтаа маш их бахархдаг, бас их баярлагдав. Тэр олон зүйлээс тэгвэл таны зүртгэл юун дээр хамгийн их хөдлөөд яг ийм байх хэрэгтэй юм байна. За багш хүний хувьд ч юм уу сургуулийн хувьд ч сэтгэлтэй хөдөлсөн зүйлээс нэг нь бол. Тий, жишээлбэл миний хувьд болохоор эхлээд ерөөсөө хичээлээ ойлгохгүй ягаад гэхээр нөгөө монголоор ярихгүй шууд солонгосоор ингээд яриад явцсан. Тийм учраас одоо яг юу гээд байгаа юм болоо гэж сариндаа бүр ойлгохгүй юм зөндөө гарна. Тэгээд хичээлээ дууссаны дараа ингээд хичээлээ яг ганцаараа хийгээд ингээд сууж байгаа юм л да. За энийг ойлгох гээд тэгтэл тэр багш маань ингээд үлдчихэд яг ажилтаа мэдээж байсан л ах. Тэгтээ үлдчихэд ингээд надад тэрийг бүр ойлгуулахын тулд тэр хүн үнэхээр ингээд 2 цаг ингээд надтай ингээд үнэхээр ингэдэж шүү, дигдэж шүү гэд ингээд намаа ингээд чиглүүлээд ингээд зөвхөн миний төлөө тэр хүн тэр хичээлийг ойлгуулахын тулд ингээд сэтгэлээсээ ингээд тусалж ингээд сууж агаад би маш их бахархсан багшаараа тэгээ бас их баярлсан. Тэгээд тэндээс суралцах зүйл бас их байсан. Оюутны амьдралд одоо би болохоор Монгол 2 сар оюутан байж үзээгүй. Тэгээ тийм болохоор Монголын оюутны амьдрал бас сонирхолтой санагддаг л да. Хүмүүс ярих юм бол оюутны амьдрал хамгийн одоо амттай байдгаа. За хамгийн одоо өлсдөг ч юм уу хэцүү байдаг үе ч гэсэн эргээд харахад хамгийн амттай үе байдаг. Ялангуяа оюутны байр ч юм уу тэгээ миний мэдэрч үзээгүй оюутны амьдралыг бол та маш сайн мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр Солонгост байгаа бас оюутны амьдралын соёлоос Монголын давуу тал нь юу вэ? Бас Монголд Солонгост байгаа оюутны амьдралаас хэрэгжүүлж болох давуу тал юу вэ? Таас ажиглаж анзаарсан зүйл байл. Хэрэгжүүлж болохоор бол одоо
ялангуяа би бас түрүү хэлсэн байгаа тий. Одоо жишээлбэл Монголд бол нөгөө Солонгост байгаа монголчуудын хувьд бас эвтэй байх хэрэгтэй. Дуулан сэгц ч юм уу чөлөө цагаараа одоо зүг боловсон өнгөрөх тэр байдал бас хүлэгдэж байна. Одоо яг энд байгаад. За Монголд бол мэдээж яг нэг өөрийн өдөрсөн нутагтай байгаа учраас харьцангуй бас гайгүй баха. Тулгымцаас бол байлаа гэхэд тэрийг бол бас гэр бүл нь байгаа ш таажууд нь гэр бүл нь байгаа, найз нөхөд нь байгаа, их орондоо байгаа гэдэг утгаараа олон зүйл дээр бас аваад чадах байхаараа яг хүний нутагт яг сурч боловсрж байхад их олон зүйл яг өөр төр ингэж ирнэ. Тэр үед л харин тэрэндээс тэр асуудал яаж шийдэх үү, яаж эргээр бас гарах уу те яг энэ асуудал яаж шийдэх вэ гэдэг л юм бас тулгымцсан асуудал болоод байгаа юм л да. Тэгэлхээ бас таны амьдрал сайн нөгөө түрүү ярьж байхдаа хүүхдээ зүйлүүд болоо өгөрчээсэн гэж хэлсэн шүү дээ. Хөвгтэй зүйлүүд их болноо Солонгост. Ялангуяа би чи анх нөгөө 3 найз минь визэнд ороод 2 найз минь одоо миний нөгөө найз минь ингээд битэрийн виз гарсан байхгүй юу. Тэгээд ялангуяа 8 сард нөгөө сургуультайгаа ойлголцоог болоод битэр нөгөө ирсэн чинь тосхон битэрт байгаагүй нэг жон дээр. Тэгээд битэр одоо яах вэ гэжсэн чинь нэг монгол хүн таарад. Тэгээд битэрийг за одоо та яриг яах юм болов одоо яад юм бэл гэсэн чинь битэр нөгөө Монголоос нэг найзынхаа хаягийг авчаад за тэгээд тэр найзынхаа хаягийг өчөөд энэ л та битэрийг хүргээд өгөөч гэдгсэн чинь одоо метрогоор явж байгаа. Метрогоор чинь 20,000 олон зам байгаа ш. Олон одоо зам байгаа. Тэгээд яхаа мэдхгүй байжсэн чинь тэр агч маань битэрийг хөтөлж юу метронд суулгаад тэгээд нэг авт найз дээр авчихсан маань чинь тэр найз минь утас холбогдохгүй. Тэгээд одоо яах вэ гэсэн чи одоо та яах юм болоо гэсэн чи за тэгвэл одоо би тэр мотел тонё доо гэд. Тэг анхны өдөр мотел тонжлоо. Тэгээд тэрний яах боломжийн үндээс болохоор хоёлоо тэндээ хончоод өглөө 5-нд очиж ер нь монголчуудын бас нэг уулздаг нэг том газар бол 5 байхгүй юу. Монгол 5-нд очиод за дугаараа аваад уцтай болчих юм бол хүмүүстэй холбогдоод бас те арга олчих байхаа гэж бодоод найдсан. Тэгээд яг өглөө нь тэндээ онцоод өглөө 5 руу явжсэн чинь бүтээр чи хамгийн гол нөгөө юугаа олон ачаатай явжсэн. Нэгэндээ нэг цүнхээ нэг талдаа цүнхээ ирсэн, нэг талдаа үр хүчээ өөрчсөн. Тэгээ бас нэг ачаатай явжгаад би метронд нөгөө цүнхээ орхицсан. Үр хүчээ орхичиж байгаа юм. Тэгээ тэр үр хүчин дотор маань юу байсан бэ гэхээр ноутбук байсан, миний үед iPad байсан, утас байсан. Тэгээд бас бичиг баримтууд байсан. Тэгээд хамгийн чухал юм байсан. Тэгээд яг нөгөө мөнгө төгрөгөө болохоор өөрөө би нөгөө хувийн юутаа байсан. Тэндээ хийцмсэн жижиг төрөв жишээ юм байсан. Тэгээд бүх юмаа нөгөө сандраад буухтаа метронд орхицсан. Тэгээ одоо би яах вэ? Яана гэд нөгөө бусныхаа дараа нөгөө метро ч юм хөдлөө явцсан. Яах вэ гэдгийгсэн чинь энэ мэдээллийн ажилтан байт юм байна. Эндээ холбогдоод ингээд юмаа гээчлээ гэд хэлийгээ. Тэгээ хэлээд ойлголцсон. Тэгсэн чинь ерөөсөө миний хувьд ерөөсөө шокноос гарахгүй хамаг юмаа гээцсэн болохоор одоо яах вэ гэж бодож байсан чинь одоо энэ ч олдохгүй л ах та. За одоо өнгөрсөн гэжсэн чинь нэг монгол хчтэй таарад. Тэгээ одоо би ингээд цүнхээ гээц юм аа. Одоо яах вэ? Одоо олдохгүй л ах та гэдгсэн чинь олдноо минь одоо бити санаа зов хэрнэ тэр ихчийг за одоо намайг тайвшруулж юм да энэ ихч одоо хэрэг яасан бол энэ олдох боломж бол байхгүй байна л гэж би бодсон. Гэтэл 2 хоногийн дараа харин тэр ихч маань юм дээр информашн нуцаар ирсэн чинь таны цүнх олдчлоо та ирээд аваараа гэсэн. Таны энэ цүнхэн дотор юу байсан бэ гэсэн чи би тийм байсан юм байсан гэдэг хэлсэн л дээ. Тэгсэн чинь тэр наа таны цүнх мөн байна та ирээд аваараа гэсэн. Би бүр гайхаа шокноос гарч чадахгүй. Олдчлоо гэж юу гэдэг аюух гайхчихсан. Тэгсэн чинь тийм ээ таны цүнх олдчлоо гэд. Тэгээд тэр ихчигээ гэсэн би нөгөө намайг тайвшруулаа хийж ин да гэсэн чинь нэрэл яг нөгөө Солонгост олон жил болцсон. Тэгээд миний Солонгост ер нь бол юм алга болт юм шүү. Ер нь олдт юм аа. Миний бити санаа зовоороо гэдэг тэгжсэн. Тэгээ ер нь олдсон. Тэгээд тэр үед би нэг бодлын хөгжилтөө нэг талаас маш баярлалаа. Тэгэхэд би Солонгос хүмүүсийг маш хүндэлж ийсэн. Ямар итгэмжтэй, яасан дууштай, бас ямар тийм мундаг юм бэ гэж бодож ийсэн. Тэгээд хэрэг Монголд байсан бол тийм зүнхээр нь олдох магадлал хоёр өдөр байхад тэгээд ерөөсөө олдох хайгаад олдохгүй байсан мах гэж бодож байна тийм. Тэгэхээр яг солонгос хүмүүсээс бидний сурах зан чанар дадал хөвшил айгу их байдаг. Тэрний нэг нь яах аргагүй шууд хариуцлагатай маш хариуцлагатай. Яг цагийг бол яг барина. Тэгээд олон зүйл дээр илүү их одоо энэ хүмүүс маш мундаг зүйлийг бас харж байгаа шүү дээ. Хариуцлагатай, итгэмжтэй. Тэгээ маш одоо хүнтэй их хүнийг ихтэй маш одоо хүн гэдэг утгаар нь маш их сайн харилцдаг тийм. Тэгээд хэрэг ингээд төөрчих юм бол би нэг хоёр удаа төөрч ийсэн.
метроныхоо чиглэлийг мэдэхгүй тэгээд заримдаа явж байгаа төөрчин. Тэгэхээр яна одоо би тэнд очихсан юм аа ингээд би төөрчлөө гэхээр бүр хөтөлж аваад тэгээд та за ингээд бүр манай гэрт хүргэж өгнө. Би 2 удаа ингээд 2 хүнээр хүргүүлж исэн. Тэгээд үнэхээр гайхамшигтай бас сэтгэл их хөдөлж исэн. Бас солонгос хүмүүсээр бас тэр үед их бас бахархаж исэн. Тэгээд бас хэрэндээс их суралцах зүйл их байгаа юм байна да. Бас үйлчлэгийг айгуу сайн хийдэг. Үйлчлэгээ бол ямаас сайтай. Үйлчлэгээ их сайтай. Тэгэл яхаад бид нар ч яг зөвхөн Солонгост байгаа хүмүүс манай нэвтрүүлгийг үздэг байлаа. Тэгвэр олон улсад байгаа монголчууд үздэг гэдэг утгаараа суусан газараас шороо атгаж сурахын тулд бид нэр тэр хүмүүс рүү бас арай нэг өөр нүдээр харж чаддаг байх хэрэгтэй. Уул юмаа дуртай байна гэдэг шиг янз янз хүмүүс байгаа. Тэгэхээр монгол хүмүүс бол бүгд тийм юм аа, солонгос хүмүүс бол бүгд тийм юм аа гэж ярих боломжгүй шүү дээ. Тийм болохоор тэгээ манай монголчууд бас харж байгаа би чибэл оюутнуудаа ингэж хардаг байхгүй. Тэгэхэд манай оюутнууд үнээр мундаг. Манай монгол оюутнууд бол юмд маш хурдан дасж байна. Дээр нь яг одоо хичээл бүх тал дээр ер нь IQ их сайтай юм биш үү манайхан. IQ хурдан ойлгож байна. Одоо маш ер нь манай оюутнууд бол солонгос багш нарын маш их бахархал байдаг. Тэгээ манай монгол оюутнууд бол маш сайн ингэж ярьдаг. Тэгэхээр бас монгол оюутнуудаараа бас бахархдаг манай. Тэгэл монголчуудыг бусад одоо орны хүмүүсээс арай хурдан солонгос хэлийг арай сайн сураад гэдэг. Айгуу сайн сурдаг. Одоо бол би нэг 6 сар болцсон мөртлөө за ямар ч хэлсэн нэг солонгос хүнтэй бол бас ойлголцоод ярих хэмжээний бас хүрчиж байгаа юм. Тэгэхээр яг бас нөгөө юмас сурж ийна гэдэг чинь бол бас тэгэл үр дүнгээ үзчих. Гэхдээ бас болоогүй зөндөө зүйл бас би сурах зөндөө зүйл байгаа. Тэгээ таны хувьд яг хэлний бэлтгэлээ дуусгаад ямар мэрэгчлийг бориулах илүү гүнзгийрүүлж үзэх гэж байна. Тий, би ер нь бол яг өөрөө миний мэрэгжил нэмийн халамж ажилтан. Тэгээд яг зөвлөгөө талдаа илүү их одоо халамжийн зөвлөгч гэдэг тал дээр илүү их одоо суралцах хүсэж байгаа. Тэгэхээр одоо үндсэн анги маань одоо арай болоог байгаа. Тэгэхээр би нэг жил одоо хэлний бэлтгэл сурч яж үндсэн ангид орох хэвээр. Тэгэхээр ерөнхийдөө одоо зөвлөгөө талтаа нийгмийн халамжийн ажилтан зөвлөгөө талтаа илүү их одоо мэрэгшиж суралцахыг аягүй хүсэж байгаа. Тэгэхээр чиглэлээр сурнаа. Яагаад энэ одоо нийгмийн халамжийн олон салбар байхад яагаад заавал зөвлөгөөг нь сонгосон юм бэ? Тий, тэгээ яг хүмүүстэй харилцаж, сонсож ойлгоно гэдэг бол маш сайхан шүү дээ. Тэр утгаараа би хүмүүстэй ярилцах их дуртай. Тэгээ хүмүүстэй ярилцсан, тэгээд чаддаг мэддэг зүйлээрээ зөвлөн, тий, заана гэдэг бол бас их чинь бахармаар зүйлтэй. Тэгэхээр их олон хүнд тос болох байх гэдэг утгаараа л бас яг энэ мэргэжлээ илүү сонгож байгаа. Тэгээ сүүлийн удаа Солонгост нийгмийн халамжаар оюутнууд аягүй их сурч байна л да. Монголд бас хэрэг сурж байгаа юм бол яг нийгмийн халамжийн мэргэжил хэрэгцээтэй болсон болохоор хүмүүсээ сураад ах шиг байна. Гэтэл яг ямар хэрэглээнд одоо таны эмчтнэр бол нэлээд нарийн мэргэжил гэж ярьдаг шиг таны хувьд зөвлөгч гэж сонгож байна. Монгол маань цаашдаа бас яг ямар нийгмийн халамж дотроо ч юм уу яг ямар болгосон хүчин танд илүү хэрэгцээтэй санагддаг. Тий, ер нь бол манай нийгмийн халамжийн ажилтнууд чинь төрийн байгууллагад ажиллаж байгаа, төрийн бас байгууллагад ажиллаж байгаа, олон улсын байгууллагад ажиллаж байгаа. За тэгээ хороод өргөдөд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр манай Монголд одоо 10 хэдэн жил болцсон байхгүй юу? Яг нийгмийн ажлын мэргэжил үсээд Монголд үсээд түүнээс Америк ч юм уу Солонгост бол 100 жилийн түүхтэй. За тэгэхээр ерөнхийдөө манай нийгмийн ажлын мэргэжлийн хөгжил нь бол практик талдаа тий үйлчлэгээ талдаа илүү их бол сайжирч хөгжөөсөө гэж бас би хүсдэг. Ялангуяа хүүхэд залуучууд чиглэгдсэн одоо хүнд бэрхшээлтэй манай Монголд оронд одоо болохгүй бүтэхгүй олон зүйлүүд бас ингээд сошиал ертөнцөөр явж штэ. Тэгэхээр энийг харахтаа сэтгэл маш өвддөг. Тэгэхээр яг энэ чиглэлээ практик одоо огтд зөвлөгөө өгдөг тий эсвэл одоо хүчрхийлэлт өртсөн эмэгтэйчүүд хүүхдүүдэд тусалдаг байгууллага за эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чиглэсэн тийм тусламжийн үйлчлэгээ үзүүлдэг тийм практик тийм ажлуудыг бас илүү хийгдээсэ практик ажлуудад мэргэсэн нийгмийн ажилтнууд гараасаа гэж бас хүсдэг. За жишээлбэл яг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чиглэсэн нийгмийн ажилтнууд байна тий. За дээр нь одоо бүр халамжийн ажилтан гэдэг утгаараа бас яг хүүхд эрхийн хамгааллын ажилтан ч юм уу ингээд мэрэгчж бас илүү гараасаа гэж бас хүсэж байгаа. Ядаа ингэ сонсоход хүртэл гоё. Тэгээд таны бас яг энд мэрэгчлээ дэвшүүлээд Монголдо очиод хийхийг зорж байгаа хүсэл мөрөөдлөөс бас хуваалцаж байгаа. Энэ ерөнхийдөө хүн бол нэг зорилготой байх хэрэгтэй л гэж бодож байгаа. Тэгээд миний зорилго бол хүүхд хамгааллын төв байгуулах. Тэгээд болж өгөөл хүүхд хамгааллын төвөө байгуулад тэгээд ажиллах төрийн бас байгууллагад ажиллах тийм одоо зорилго ерөнхийдөө агуулдаг.
Тэгээд яг мөрөөдөл хизээ нэгэн цагт биелэх байлгүй дээ. Ихийн тулд хүн яг мэрэх ёстой, өөрийгөө хөжүүлэх ёстой, өөрийгөө бэлтгэх ёстой. Тэ олон талбар дээр тэ яг ялан энэ чиглэл дээр илүү их мэрэгшиж олон зүйлийг сурч авахын тулд би одоо сурч боловсрч байна. Тэгэхээр яг энэ цаг хугацаа миний хувьд аюул чухал цаг хугацаа байгаа. Нөгөө талаараас нөгөө гэр хүүхдүүдийг санаж байгаа. Гэр бүлийг санаж байгаа. Тэгэхээр яг нөгөө бидний хувьд одоо гэр бүл маань тэнд байгаа учраас бас их санаа зовсон зүйлүүд бас гарч байгаа шүү дээ. Энд чинь бас миний насны асуудал те. Тэгэхээр одоо мэдээж нөгөө яг үндсэн ангид орж ижил гэр бүлээ татдаг юм байл л те. Тэгээд үндсэн одоо бол 3 сарын 1-ээс ерөнхийдөө бас хууль жоохон чангарцсан. Тий чангарцсан шүү. Тэгэхээр ерөнхийдөө сонсч ирсэн тэгээд бараг үндсэн ангид орж 6 сарын дараа бол гэр бүлээ татах хэрэгтэй юм байлээ. Тэгээ гэх мэтлэн. Тэгээд хүүхдүүдтэйг бол өдөр болгоо нөгөө фэйсбүүкийн сошиал медиасыг бол харилцдаг. Тийм. За маш их баярлалаа. Айгуу чухал том зорилгыг энгийн боловч хүүхдүүд бидний хажууд эргүүлж байж идэг те. Боловч ирээдүйд яг эх орны минь авч явах хүүхдүүдийн төлөө багаас нь одоо таны одоо энэ мэрэгжлийн онцлог нөлөөлж үнэхээр нийгэмдээ хэрэгтэй хүмүүсийг гаргаж ирэх хүмүүсийг бас бий болгох тийм төвтэй болоосаа гэж бас хүс өрөөж байна. Тэгээд бошоохон биелээсэ гэж тийм ээ тэр өрөөл бас суралцаад те. Тийм бас маш юмыг хийхэд баг хамт олон айгуу чухал байдаг шүү дээ. Хэрвээ та бас ийм хүсэл мөрөөдөлтэй хүмүүс ахын бол эхлэгчтэй маань холбогдоод хамтдаа бас энэ зүйлийн төлөө явж болох нь байна. За тэгээд яриасан чинь нэвтрүүлгийн маань цаг дуусах болсон байна. Тэгээд тийм хүмүүсээс орж ирсэн байна. Хацарч орсон хүмүүс ямар чиглэлээр сурч байгаа гэсэн бэ уушлаараа сайн үзлээ гэж хоорондоос чатлсан байна. За тэгээд мундаг юмаа би одоо хэлний бэлтгэлд сурч байгаа. Шантрах зүйл их юм аа. Таныг хараад зөндөө урам авчаана шүү. Амжилт гэсэн байна. Арай минь хүмүүс авч ирсэн байна. Шантрах зүйл зөндөө байгаа. Одоо би л 1 сарын хэлний бэлтгэл сураал 1 сар олонгоцаа боли би ерөөсөө Монгол руугаа буцъя. Надад аюу хэцүү байна гэж бодож ирсэн. Тэгээд манай нэг багш тэгжээсээ үгүй шантрах болвол тэ чи энд бууж өгч гин. Өөрийгөө ялгах хэрэгтэй. Чи илүү их зүйлийг хийж чаднаа гэж хэлжээсэн. Тийм учраас тэр багшийн маань хэлжээсэн зөвлөгөө надад бас их чухал. Супер цэнтэй. Тэгэхээр би нэрээ тийш штэ. Надад боломж байгаа асуудал энэ бүх зүйл нь нэрээ яг миний хувьд тийм асуудал гэж юу гэж бодоод би маш их мэрээсэн л те. Гэтэ яг бүр сансны хэмжээнд байхгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө хүн мэрэлттэй, тууштай, зоригтой тэгээд яг тэрэндээ хүрэхин төлөө алхамаар ингэж явж ивэл аяанда бас болох байх, бүтэх байх гэж асуудаг байгаа те. Тийм зүйлийнх нь. Гэтэ бид нарт бас маш их боломж байгаа. Ялангуяа энэ том орноос бид нар те бид нэр маш их олоо би ивэлтэй бас талархдаг штэ хэдийн сурж ийн соёлын сурж ийн олон хүмүүстэй танилцж ийн тий бас эргээд би арбат хийдэг тэгээ арбат хийгээд мөнгөө ингээд тоолоод ингээд хаахта бас аюух талархдаг тэгээ маш олон боломж тэгэхээр яг бас байдаг тийм шүү тэгэхээр бас нэг зүйлээс ч юм уу нэг хоёр хүнд хэцүү зүйлээс болоод энэ гоё өөртөлж ирсэн зорилгоо хүсэл мөрөөдлөө битгий хоош нь одоо хойшлуулаасаа гэж хэлж байна тийм. Угаар харин ч бүр илүү их зүтгэх хэрэгтэй тийм хэдүүлээ. Тийм боломж байгаа гэдэг утгаараа улам илүү их тэрийг илүү сайжруулах эсвэл илүү одоо ямар ч хэлсэн та бүхэн солонгос ч юм уу гадаад дээр сурах гад байгаа бол үнэхээр яг хүсэл мөрөөдөлтэй заавал хүрээсэй гэж бас хэлэх байна. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд бас микрофоныг танд үлдээж манай нэвтрүүлгийг олон улсад байгаа тавсан монголчууд маань үздэг байгаа. Тийм тэгээд баярлалаа энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцсон. Танаа бас үнэхээр хамт олон ажлын амжилт хүсье. Тэгээд бас яг энд Монгол Солонгост суралцж байгаа оюутнуудын хувьд олон асуудал байдаг хэдий ч та энэний цаана бас олон сайхан зүйлүүд байгаа. Олон сайхан одоо боломжууд бас нээгдэнэ. Тийм учраас тэр зүйлийнхээ төлөө бас тууштай яваараа тэгээ эрүүл байгаараа бас их ядардаг штэ. Ядардаг хичээл ном ихтэй байгаа. Ядардаг. Тэгээд бас Солонгост бас нэг зүйлийг хэлэхийг марцсан байна. Их одоо монголчууд бас байгаа. Айгүй сайн хүмүүс бас байгаа. Би их азтай хүн. Амжилтлсан одоо байргүй байхад ч юм уу анх удаа ирэхэд ингээд олон асуудал дээр ингээд тусалж дэмжижсэн сайн хүмүүс байгаа. Тэгээ тэр хүмүүсүүдэд би дуртахгүй байхын аргагүй. Магадгүй намайг үзээ сууж байгаа бол атаа хичээ, сараа хичээ гэх мэтлийн сайн эхчүүдийн боёнд би үдий зэрэгтэй явж байгаа. Тэгээ тэр хүмүүс маань үнэхээр мундаг сайхан сэтгэлтэй тийм монголчууд байгаа. Тэр хүмүүсийнхаа өмг төвшг нь бас ингээд болоод явж байгаадаа маш их баярлж байгаа тэр хүмүүс маань тий. Тэгээд тэр хүмүүстээ ч гэсэн баярлалаа гэж бас хэлмээр байна.
Тэгээ эрүүл байгаараа эв наримдалтай байцгаая тий. Тэгээд цаашдын ажил хөдөлмөр бүхий л зүйлд нь амжилт хүсье. Маш их баярлалаа. Та бас хичнээн завгүй байд гэсэн нэвтрүүлгийг маань урилгыг хүлээн авч ирж бас өөрийнхөө олон бас туршлагыг хуваалцсан бас олон хүмүүст яг энэ гал халуун байгаа энэ сайхан эрэг энерги гэж ярьдаг шүү дээ хүмүүс яг энэ зүйлээ хуваалцсан маш их баярлалаа. Өнөөдөр ч гэсэн нэвтрүүлгийг маань үзэж байгаа хүмүүс үнэхээр их урам авсан байхаа гэж бодож байна. Тэгэхээр таны үзэж байгаа танд ч гэсэн ажил амьдрал танд өндрөөс өндөр амжилт хүсье. Оролцсон танд ч гэсэн өндрөөс өндөр амжилт хүсье. Хамтдаа эв наримталтайгаар эх орныхоо төлөө сурыг хүсэж байгаа бүх зүйлээ ингээд сайн болохын төлөө хамтдаа зүтгэцгээе гэж хэлэх байна. За тэгээд өнөөдрийн маань нэвтрэл ингээ өндөрлөж байна. Тэгээд манай радиогийн онцлог нь юу гэхээр хичнээн интернет радио хэдэж гэсэн хар шар бор биш цагаануудыг хамтдаа урагшин байрж гарч бас нийгэмд эргээр нөлөөлөё гэсэн хараатаагаар бас үнцэнтэйгээр нэвтрүүлгүүдэд хүргэдэг байгаа. Өнөөдөр бас манай нэвтрүүлэгт энгийн боловч их том зорилготой мундаг эмэгтэйг оролцуулсан байгаа. Тэгээд танд ч гэсэн ажлын сурчлага хөдөлмөр өндөр амжилт хүсье. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр өргөжлөл уулзцаая. Баярлалаа. Баяртай. Баярлалаа.